За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За одоо бүгдээрээ 7 төрлийн сүмс байгаа тийм. Эхнээсээ бас үзэгчтэй гожоор хийгээд эхэлсэн болол саналаад гисэн. За одоо бол бүгдээрээ ойстер соусыг ашиглацгаая. За ойстер соусны хувьд гэх юм бол бас түгээмэл бидний нэг гаргадаг алдаа бол зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүн зохицдог юм байна гэж ойлгоод байдаг. А яг үндэ бол бид нар бүх төрлийн хоолнд хийж болно гэсэн үг. Яг одоогийн байдлаар бүгдээрээ ямар жоор та бүхэндээ танилцуулах вэ гэхээр beef broccoli ойстер сүмсэрийг хийж сонирхол. За материалын хувьд гэх юм бол сонг нь 2 төрлийн брокколи буюу цагаан брокколи, ногоон брокколи. За болцсны хувьд бид нар яг үндээр алдаа гаргаад идэг. Ийм нарийнхан хэрцсэн мөртлөө дээд болцсон том эсвэл бол ишин том байгаа. Тэгэхээр хамгийн түрүүлээ бид нар ишин болж иж гатан талын одоо навч тэсэг маань бэлэн болно гэсэн үг. Тэхийн тулд энэ маань хатуу байгаад идэг. Навч маань ингээд бүр өнгө алдсан байдаг. За өнгө алдуулахгүй байхын тулд бид нар яах ёстой юм гэхэлэр үндсэн иш маань хурдан болж иж болцоогаа бид нар бүр ингээд хоос энерги болохгүй гэсэн үг. Тийм болохоор хичээлтийн үед нарийнх ирч биш. За тэгээд цагаан брокколи бол яг ногоотойгоо ижилхэн. За орчны хувьд сонг нь орно, цагаангаа олон, баг зэргийн халуун ногоотой идэх сонирхолтой хүмүүст бол баг зэргийн халуун ногоо санал олгоод шинцаа сармис. Ингээл болоо. Мэдээж гол орцоодох үхрийн мах. Ямар ч төрлийн мах гэж болно. Гойны мах, хааны мах. За одоо бүгдээрээ хийгээд эхэлцгээе. Өөбэ. За дусаа халаацсан досондоо бүгдээрээ баг зэргийн халуун амтыг өгөхийн тулд төрүүлээд чинжүүгөө олон саримсаа гэдэг. Дээрээс нь цагаангаа шинцээ сонгон. За үхрийн маха нарийнхан гоё слайс цэцчихэд өгч. За үхрийн маха ингэдэг. За маха хийгээд гоё шарцсан. Одоо бүгдээрээ ойстер соусаа хийгээд гамталцгаая. За одоо бүгдээрээ брокколи. Ийд. Баазрын ус нэмээд 2 минут 30 секунд. За хоол маань ерөөхдөө гоё бэлэн болцсон байна. Брокколи маань навч тисхийн өнгө нь бол яг юм ногоон хэлбэрээр байх хэвээр. За ингээд хоол маань бэлэн. Хоол маань бэлэн болсон. Оба. За хоол маань бэлэн болсон. Ойстер соусаар хамталсан үхрийн махтай брокколи та бүхэн гэртээ туршиж үзээрэй.